За Улаанбаатарчуудаа 2026 оны 1 сарын 19-ний өдрийн одоо нэгд өдрийн өглөөний мэндийг хүргэе. Та бүхэнд энэ 7 хоногийн бас ажил үйлсэнд бүгдэнд нь амжилт хүсье. За өнөөдөр бас нийслэлийн засаг даргын тамгын газраас нийслэлийн удирдлагын багаас нийслэл Улаанбаатар хотод Улаанбаатарчуудаа бас нэгэн чухал төсөл хөтөлбөрийн талаар бас одоо танилцуулга мэдээлэл өгье гэж бодож байна. За өнөөдөр надтай хамт өнөөдөр энэ өрөөнд Улаанбаатар хотын ерхий одоо архитектор төгс дэлгэр дарга ерхий менежер манай Бат Зориг болон Улаанбаатар түншлэл компани захирал манай Батирбэх дарга бид дөрөв ирээд байна. За энэ ямар төсөл хөтөлбөрийн талаар танилцуулах гэж байна гэвэл за 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Тийм учраас бол хувийн хвшлүүдтэйгээ хамтарч одоо нийгмийн дэд үтцийн бусад төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх. Дээрээс нь одоо бид нар чинь 20 минутын хот хүндээ ээлтэй, хүртээмжтэй хотыг бол бүтээн байгуулахаар ингэ ажиллаж байгаа. За сүүлд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын цагт Шишгийн Нямбатар даргын одоо менежмент авч шинэ удирдлагын баг ажилласнаас хойш Улаанбаатар хотод нэг ч одоо төрийн дөрөв шинээр одоо хүн амын нягцал ихссэн ийм төлөвлөлт одоо хийхгүй байгаа. Зорьс нь Улаанбаатар хотод бол дандаа газар чөлөөлөлт, хүн амын нягтыг бууруулах, нийгмийн дэв зүйцүүл бол сургууль цэцэрлэг, ялангуяа нийтийн эзэмшлийн талбай, явган зам, парк, цэцэрлэгт хүрээлэн одоо барьж байгуулах тал дээр бол онцгой анхаарч ажиллаж байгаа. За үүний нэг жишээ бол саяхан бас бид нар урт цагааныг түүхэндээ 40 жилийн хугацаанд урт цагаан дээр цэцэрлэгт хүрээлэн дулаан зөксөл өгөх цэцэрлэгт хүрээлэн байгуулж ашиглалтанд бол бүрэн хүлээж авч ороод байгаа. За 2026 онд бид нар үргэлжлүүлээд одоо хоёр чухал байрал дээр одоо олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн гэр бүлэрээ одоо иргэд маань чөлөө цагаа өнгөрүүлэх, хүүхдүүдтэйгээ зугаалах, мөн олон орчны бохирдлыг бууруулах зорилттой ногоон байгууламж өгье. Одоо худалдаа үйлчлэгээтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар бол бас төлөвлөж байгаа бол төлөвлөлтийг бол танилцуулъя гэж бодож байна. За нэгдүгээр хэсэг бол Сүхбаатар дүүргийн 9-р хороо 5.4 га газар буюу Ногоон нуур орчимд за Баян бүрдийн тойргийн хойдолтой зүүн хойдолтынхаа хэсэгтэр Баян бүрдийн тойрогт яг залгуулад энэ бол төлөвлөлтийг харж байна. За энэ хэсэгтэр ингээд урдсан байдлаар бол төлөвлөлтийг хийгээд 5.4 га дээр одоо ийм хүмүүс чөлөө цагаа өнгөрүүлэх ийм соёл урлагийн тоглолт болох, зугаад хүнс амрах, зугаалах бүх ийм цэцэрлэгт хүрээлэн нууртай байхаар ингээд төлөвлөлтийг бол урдсан байдлаар бол загвар зургийг бол хийгээд. За энэ хэсэгтэр тодорхой хэмжээнд бас хувийн ишлэр одоо гүйцэтгүүлэхийн тулд хувийн ишлүүдэд ашигтай байх үүднээс бол тодорхой хэмжээний үйлчлэгээний төвтэй байхаар бол ингээд төлөвлөөд урдсан байдлаар бол төлөвлөлтийг бол гаргаад ажиллаж байна. Энэ ингээд өөрөө Ногоон нуурын хэсэгтэр 5.4 га дээр Улаанбаатар хот маань одоо сүүлийн одоо 40 жилийн хугацаанд анх удаа бас ийм хотынхоо төвдөө шинээр цэцэрлэгт хүрээлэнтэй болгож байна. Өмнө нь бол хүүхдийн парк, Риотинтэй хэсэг бол анхны төлөвлөлтөөр бол хүүхдийн парк байсан шүү дээ. Тэгэхээр одоо бол бид нар ингээд одоо анх удаа шинээр ингэж газар чөлөөлөөд 5.4 га хэсэгтэр хотын төвд маш ойрхон Баян бүрдийн яг хойдол дээр ийм бол одоо Улаанбаатарчуудаа зориулсан ногоон байгууламж өгөх цэцэрлэгт хүрээлэл хийхээр бол төлөвлөж байна. За дараагийн байрлал бол юун дээр Гандангийн хэсэг байж байгаа. За та бүхэн харж байна Баян гол дүүргийн 16 дугаар хороо Гандангаас зүүн тишээ Бөмбөгрийн хэсэг рүү одоо холбогдсон хэсэгтэр зүүн тал дээр бол бид нэр газар чөлөөлтийг хийгээд за энэ хэсэгтэр бид нар бас мөн адилхан ногоон байгууламж өгье. Ийм парк хойдлын хэсэгтээ тодорхой хэмжээний үйлчлэгээний ийм цэгтэй байхаар энийг болон түрүүний Ногоон нуурын төслийг бас түр үеийн эзлийн түншлэлийн хүрээнд одоо хувийн ишлүүдээр бас гүйцэтгэхэд төлөвлөж байна. За нийт төлөвлөж байгаа талбай бол 1.7 га дээр Гандангаас зүүн тишээ Бөмбөрийн тишээ урагдж байгаасыг бол ингээд тогтчуулаад ногоон байгууламж бүх ийм олон нийтийн бас олон нийтүүд ингээд салхилах, зугаалах, гэр бүлээрээ алхах мөн одоо ганданд ямар нэг үйл ажиллагаа хийж байгаа гэр бүлүүд нь очиж зураг авуулах тийм ээ. Ийм байдлаар бол ингээд концепт зургийн хэмжээнд бол төлөвлөлтийг хийгээд байна. За тэгээд энэ хэмжээнд бол 2026 онд бол бизнес хөгжлийг дэмжих жил болохдоо уялдуулаад төрийн үеийн түвшлээ манай Батирбэх захирал маань бол хувийн ишлүүдтэй хамтарч ямар ашигтай байдлаар хэрэгжүүлэх тал дээр бол ажиллана. Ажлын хэсэг бол байгуулад манай ерхий менежер Бат Зориг дарга маань бас ингээд бол ажиллаад явна гэж бол төлөвлөж байна. Тэгээд Улаанбаатар хот маань ер нь бол одоо ингээд 20 минутын хотын хүрээнд одоо энэ Улаанбаатар хотын иргэдийн одоо хүрээлэн буй орчны
бохирдлыг бууруулах, иргэдийн стрессийг бууруулах, залуучуудаа цагийг зөв өнгөрүүлэх ийм хүндээ ээлтэй хот байхын тулд Улаанбаатар хотод цаашдаа ийм ногоон байгууламжийг бол үе шаттай паркуудыг бол ингээд төлөвлөж явна гэх. Тэгээ 2026 оны онцлог хоёр ажил төлөвлөж байгаа ажил бол энэ хоёр. Тэгээд Батцэрэг ерөнхий менежер бас энэ дээр төлөвлөлтөн дээр ямар төлөвлөлт концепт барьж байгаа талаар та дэлгэрэнгүй мэдээлэл нэг өгөөч. За Энэ микрофон байж зөв дарах. нэг нь энэ байхад болоо. За эсвэл энийг үзчих. За. За. Тавлын юм хэлье. За ногоон нуурын дээр ногоон нуурын тогтчлтын талбай нийтдээ 5.4 га дээр ер нь иргэдийн амарч солиоц цав зөв зулгсан өнгөрөх талбай хийн. Гол нь бид нар зогсоолын асуудлыг бас баруун талын хэсэг буюу энэ Баянбүрдийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр нэг 111 талбар дээр зогсоолын ажил асуудлыг шийдэх гэж чөлөөлтийн ажлыг бас энэ жил эхлүүлнэ. Ингэснээр энэ хоёр маань төв зам доогоороо нөхөн гарцаар холбогдож иргэдэд одоо амарч зүгээр зүйлэлт заваа бид нар зогсоолын норм дүрмд хангуулсан ногоон байгууламжтай талбай байгуулахаар ингээд зарж ажиллаж байгаа. За сая даваа талаа дараах хэлж энэ юуны гандангийн тогтчлтын дээр бас тодруулж бас нэг хэдэн асуудлыг бас ярив. Бид нар энэ гандангийн тогтчлтыг бас төлөвлөхдөө ганцхан гандан гээгүй гандангаасаа бид нар урт цагааны сая тогтчлтуугаа холбох энэ явган болон дугуйн замыг бас төлөвлөж өгж байгаа. Ингэснээр одоо урт цагаандаа шууд авто машина тавиад гандан руу шууд өгсөх юм явган болон дугуйн замын гүүрэн байгууламжийн замыг бас төлөвлөж өгсөн юм төлөвлөлтийг хийж байгаа. За цаашдаа бид нар энэ гандангийн орчмыг бол энэ ногоон байгууламжаас урагш хэсгийг бол бас дахин чөлөөлөх юм ажлыг бол зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ жилийн төлөвлөгөөнд бас уртлын айлуудыг бас чөлөөлж энэ уртлын хэсгийг бол бас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ийм ажлыг бол зохион байгуулна. За Улаанбаатар хот өнөөдөр 1 хүнд оногдох метр ногоон байгууламжаараа дэлхийн дунд бас доогоор явдаг. Энийг нэмэгдүүлэхийн тулд бид нар яалтчгүй энэ ногоон байгууламжийг нэмэгдүүлж 1 хүнд оногдох талбайгаа нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа гэдгийг хэлье. За энэ ажлуудыг бид нар хувь түншлэлээр хийх ажлыг бас манай энэ Батөрөх дарагт бас танилцуулах бах. Ер нь энэ ажлын эскиз зургууд хийгдсэн. Дараа нь наривчлсан ажлын зураг, геологийн ажлуудыг яаж хийх үү, эсвэл түншлэлээр зарлах уу? Энийг аж ахуйн нэгжүүдтэй яаж холбохыг бас Батөрөх дарга нэг тодорхой мэдээлэл өгөөч. За нэг. За та бүхэн өнөөдрийн мэндийг төвшүүлье. За тэгэхээр сая Батцэрэг дарга даваа талаа дараа хоёулаа ерөнхий концепцийн мэдээллийг өгчлөө. Тэгэхээр миний хувьд бол зүгээр эхний ээлжинд нөгөө ногоон нуурын хэсэг дээр эхлээд яриа гэлээ. Хамгийн бодлоо. За тэгэхээр эхний ээлжинд болохоор энэ хэсэг маань өөрөө ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. За нөгөө талаас энэ ногоон байгууламжийн байнгын ажилт хамгаалалт болон бусад асуудлуудыг ер нь бол тодорхой хэмжээний бизнес эрхлэгч нарыг дэмжих тийм зорилготойгоор байгуулж байгаа гэсэн үг. Нэг өсөндөө бид нар энд амралт зугаалга болон холбогдох энд таатай орчныг бүрдүүлэхээс гадна бас тодорхой хэмжээний худалдаа үйлчлэгийн төвүүдийг байгуулах. Тэгжиж энэ ногоон байгууламж нь өөрөө эргэлттэй нөгөө талаас ажиллагаа цэвэрлэгээ болон холбогдох юмнуудыг ингээд аваа явчих боломжтой төсвөөс мөнгө гарахгүй гэсэн үг. За нөгөө талаас бас аж ахуйн нэгжүүдийг бид нар дэд үтцийн хувьд бол шийдэж өгье. Дэд үтцийн үед нэг өсөндөө тэр дулаан цахилгаан бусад нөгөө бохир цэвэр устаа нь холбоод өгч чинь. Тэгээд бусад ажлууд маань өөрөө хувийн хвшлээ өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд холбогдох зардлуудаа гаргаад энэ хэсгийг болохоор байнгын одоо ч эргэлтэнд эдийн засгийн эргэлтэнд оруулах тийм хөлбөрийг бид бүхэн сонгож байгаа. Тэгэхээр ер нь энэ дээд талд болохоор UB Arena гэдэг одоо спорт цогцлбор маань өөрөө бас төр үеийн төвчлэр буюу нэгээс нь хувийн хвшлэл маань өөрөө хөрөнгө оруулалт хийгээд тэндээ эзэмшээд ингээ явах боломжтой. За мөн энэ хэсгээр ч гэсэн муу ялгаа авахгүй худалдаа үйлчлэгээ эрхлэх тийм боломжуудыг бий болгож өгөөд тодорхой хэмжээний зогсоолын асуудлуудыг шийдэж өгнө. За ногоон байгууламжтай. За энэ дэр болохоор нууртай. За өвлийн цагт одоо чинь тишүүр канкигаар гулгах ч юм уу зуны цагт одоо ерөнхийдөө амарч зугаалах тийм боломж олцоог одоо бүрдүүлж өг хотын төвдөө ерөнхийдөө ийм сайхан байгууламжийг бий болох ийм давуу талтай. Тэгэхээр энэ дэр болохоор хувийн хвшлийнхэн ч гэсэн менежерийг эдийн засгийн өгөөжтэй байх хэрэгтэй. Нөгөө талдаа тодорхой хэмжээний ажлын байр бий болно. Мөн тэрийгэ дагаад эдийн засгт тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлэхээр байж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. За гандангийн хувьд бол
За гандангийн энэ хэсэгтэр мөн ялгаа авах яг санийхтай ижлэхэн концепцийн хувьд л мөн хойдолд нь худалдаа үйлчлэгийн төвүүд бас тодорхой төвшөнд байхаар байгаа. За тэн дээр ерөнхийдөө нөгөө аж ахуйн нэгжүүдтэй бид хүмүүс зураг төсөл болон холбогдох санхүүжилтийн болохоор хувийн хвшлийг гаргаж өгнө. За мөн нийслэлийн зүгээс тодорхой төвшөнд дэр үстээр холбож өгөх зардлуудыг гаргаж өгöd. Ингээд төр хувийн хвшлтэй хамтарсан байдлаар асуудлуудаа хамтдаа шийдээд ингэ явах боломжтой болж байгаа гэсэн үг. Нэгээс нь төр өөрөө тодорхой хэмжээний одоо юу гэдэг бизнес эрхлэх гэдэг байгаа юм биш. Хувийн хвшлийгээ бизнес эрхлэх боломж олцоогоор дэмжиж өгөх нь хамгийн чухал байгаа учраас 2026 оны хувьд бол одоо бид хүмүүс бизнес эрхлэгч нарыг дэмжих жил болгож зарласан даа уйлдуулаад яг иймэрхүү концепцуудаа маш олон төслүүдийг одоо тун удахгүй араараас нь ингээ зарлагдаад ингээ явна гэдгийг та бүхэндээс хэлхэн зүг баха. За ер нь бол яг хувийн хвшил маань өөрөө зураг төсөл санхүүжилт барилгаж болон барих ашиглах шилжүүлэх гэсэн яг нэм нөхцөлтөөр ингэж энэ цонх шалралтаа зарлаад ингээ явна гэдгийг та бүхэнд дуулгая. За баярлалаа. Төгсөө дараа ерөнхий төлөв талаас явах. Ингээ барьж байгаа. За хотынхаа иргэдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн ерөнхий архитектор төгсөлтгөр байна. За ногоон нуур дээр бас өмнө нь бас иргэдтэй мэдээлэл өгч ийсэн. За Улаанбаатар хот 20 минутын хот болох буюу 20 минутанд одоо нийгмийн үйлчлэгийг авах ийм зорилтыг тавьж ажиллаж байгаа. За тэр утгаараа ч тэр иргэдээ санал авсны дагуу за 20 минутын дотор та хамгийн ихэнд одоо ямар үйлчлэг авмаар байна гэдэг дээр бол ногоон байгууламж Улаанбаатар хотын иргэдэд бол хамгийн номер 1 гэж гарч ирсэн. Тэр утгаараа ч тэр одоо нэг хүнд ногдож байгаа 8 м квадрат гэх ногоон байгууламжийн хэмжээг 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр за дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо санал болгодог. Нэг хүнд ногдохыг за 35 м квадрат болгохоор ингэ зорин ажиллаж байгаа байлаа. Тэгээ түүнийхэн ч хүрээнд бас одоо энэ дүүргийн чанартай томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг бол байгуулахаар төлөвлөж байгаа. Одоогоор бол Улаанбаатар хотод 4 ширхэг ийм дүүргийн чанартай цэцэрлэгт хүрээлэнгүүд байна. За Сүхбаатарын яг энэ орчим 9-р хорооны энэ орчим бол бас нэлээд онцлогтой. Өмнө нь бас байршил дээрж тэр за Сүхбаатарын 9, 10, 11-р хороог нийлүүлээд бид бас хот төлөлтийн хүрээнд бол 7-дугаар нэгж хороол гэж ярьдаг. За яг энэ орчмын хүнгаа за нийгмийн хүртээмж ямар байгаа дээр бас хороолын засаг даргатай нэлээд нэгт ажиллаад иргэдийн санал за зогсоолын хүртээмж болон сургууль цэцэрлэг ногоон байгууламжийн хүртээмж ямар байгаа дээр судалгаа хийлгэж ийсэн. За тэгээ энэ дээр бол ерөөсөө та бүхэн сайн мэдж байгаа 9, 10, 11-р хороо бол маш ихээр дахин төлөвлөлт явагдсан. За хоёр хашаа болгон дээр бараг 1.16 ингээд босчихсон. За хүнгаа бол одоо нэлээд хэтэрсэн одоо ийм хэсэг байдаг. Тэгээ тийм учраас одоо эдгээр энэ яг оройн зоонд бол одоо ногоон байгууламж зогсоолыг бол нэгдсэн байдлаар шийдъя. Энэ бол ерөөсөө хамгийн одоо хотын одоо номер 1 асуудал болж байна гэдэг утгаасаас бид ногоон нуур орчим дээр ерөөсөө яг нөгөө энэ чинь түүхийн жис бид бас судалж үзсэн. Ерөөсөө яг ингэж ус тогтдог юм ногоон нуур гэдэг нэртэй ийм одоо экосистем ч гэсэндээ өндөр ач холбогдолтой хэсэг байсан байлаа. За бид бол яг энэ гэдэг утгаараа төлөвлөлтөн дээр зайлшгүй намгархах хэсгийг бол одоо хадгалж авч үлдээе гэсэн. Намгархах хэсэг нь өөрөө хот төлөвлөлтөнд ч хотын одоо экосистемд ямар ач холбогдолтой байдаг вэ гэхээр за агаарыг цэвэршүүлэхээс яон экосистемээс бүр 1.5-аас 2 дахин их байдаг. Тэгэхээр илүү их одоо агаарыг сайн цэвэршүүлж чадгаа гэсэн үг. За тэгээ усны экосистем байна. За амтан шувууд гэдэг ингээд яг яриад үзэх юм бол за яг байгаль орчин талаасаа бол яг энэ амгарах газрын ногоон байгууламж бол асар өндөр ач холбогдолтой байдаг байх нэ. Тэгээ хүнга энэ хавь одоо ингээд хүний нэгтаршил ихтэй байгаа учраас мэдээж бид бас олон хүмүүс цугларах юм талбайнуудыг нэлээд голч төлөвлөж өгж байгаа. Тэгээ сая бас хэлсэнчлэн олон нийтийн энэ барилга байгууламжийг бол зайлшгүй байлгая. Тэгснээрээ энэ бас ногоон байгууламж маань бас амар ах юм байна гэж ингэж үзэж байгаа. За тэгээ би иргэдтэй хэлж үзэхэд бас хэлэхэд Риотендгийн одоо паркийг бас бидэд төлөвлөхдөө тухайн нөгөө зураг хийжсэн хувийн хвшилт бол ерөөсөө бусад зургийн хвшлүүдээс хамгийн нэг сайн чанартай нэг зүйл байсан бол ерөөсөө л иргэдээс маш их санал авсан гэсэн. За тэгэхээр тэр болгон дээрээ төлөвлөлтөндөө өөрчлөлт оруулсан гэж хэлжсэн учраас та бүхэн бас яг энэ орчимд ямар одоо олон нийтийн барилга байгууламж байхыг хүсэж байна, ямар одоо тоглоомнуудыг байлгахыг хүсэж байна гэдэг ч юм уу. Тэн дээр бас одоо нээлттэй санал өгөөсөө тэр болгоны чинь бас бид бас төлөвлөлтөндөө оруулахаар бас хичээл ажиллана гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгэхээр иргэдийн саналыг бол бид бол нээлттэй хүлээж авна. Ерөнхий концепц ингээ гарсан хэдий ч сая хэлсэнчлэн за хувийн хвшлийн бас саналыг бас дэмжиж бид тодорхой хэмжээнд бол олон нийтийн барилга байгууламжуудыг бол барихаар төлөвлөж байна гэсэн үг. За бас гандан дээр бас холбогдох удирдлагууд нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгчих шиг боллоо. За бид бол
тасхны овоог гандаа холбох хэсгийг бас сая голчлон ярьсангүй тэгэхээр энийг бас бид зайлшгүй одоо энэ алхаж аксес орох өгөх байдлаар за гандангаас зүүн хаалгаараа гарсаар байгаа шүү тасхны овоотой холбогдох энэ боломжийг бас зайлшгүй олгоё гэдэг юм төлөвлөлтийг ярьсан байгаа. Тэгээд энэ зүүн талаас эхэлж байгаа нас мэдээ саяны бас ачид холбогдолтой зүүн болон баруун энэ орцуудыг ерөөсөө юм ногоон зургас бүхий ийм одоо аксессуудыг одоо нэвц хамгийн одоо ихэнд нэвтрүүлэх ёстой гэдэг утгаараас энэ ажил ингээ үргэлжлээд явах хаа гэж найдаж байна. За тэгээд та бүхэн анхаарах хандуулсанд. Ер нь тэгэд юу яа. За хоёр байрал дээр ингээд за гандангийн хэсэг болон ногоон нуур дээр ингээд байж байгаа. За гандангийн хэсэг дээр болон ногоон нуур дээр бид нар бас өнөөдрөөс эхлээд Улаанбаатар ЦГМ-ийн вебсайтаараа иргэдээс ялангуяа гандангийн хэсэг дээр бас иргэд маань ямар хэмжээний түүх соёлоо харуулсан төлөвлөлт байх тал дээр бол иргэдээсээ санал асуулга авъя гэдэг. Өнөөдөр мөн маргааш Улаанбаатар ЦГМ-ийн вебсайтн дээр бас тодорхой хугацаатай Монголын одоо иргэд болон мэргэжлийн архитектор төлөвлөлт хүмүүсээсээ бас концепт дизайны хувьд санал аваад тэгээ бид нар бол ингээд зураг төсөл дээр бол цаашаа ажиллаа явна. За өнөөдөр бас энэ чинь манай төгөлдөр дарга хүрээд ирсэн байна тийм. Бизнес инновацийн газрын дарга төгөлдөр дарга маань бас хүрэлцэн ирээд байна. Тэгээ төгөлдөр дарга маань сүүлийн хоёул өнгөрсөн 7 хоногт нөгөө дөрвөн үйлрлийн цэцэрлэгт хүрээлэн энэ стартап болон Улаанбаатар хотын шинэ дэд үтс агаарын дэд үтс дээр бол ярилцаад материал анхны хүсэлтүүдийг авсан уулзалтууд хийсэн иргэдээ бас мэдээсэн. Тэгэхээр үүн дээр бас маргаашийн дотор Улаанбаатар ЦГМ-ийн дээр иргэдээс бас санал асуулга явуулж иргэд маань ер нь бол ийм дэд үтс дээр дэмжиж ямар санал бодолтой байна гэдгийг хэдүүлээ. Цаашдаа ингээ санал асуулга авч иргэдийнхээ оролцоог бол бүрэн хангаж авъя. Тэгээ Улаанбаатарын хэмжээнд ер нь одоо бид нар 2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд манайсаа ерхий архитектор хэллээ. Ерхий менежер маань хэллээ. Ер нь газрыг чөлөөлж иргэндээ ээлтэй ногоот байхын тулд шинээр ногоон байгууламж, парк байгуулах, газрыг чөлөөлөх тийм ээ. Шинэ дэд үтцүүдийг нэмжүүлэх. Тэгээ бизнесийн хүрээнд шинэ ийм шинэлэг Улаанбаатар хотын иргэдийн одоо инженерийн дэд үтц бол нийгмийн дэд үтцийн асуудлыг одоо шийдэж байгаа стартап бизнесүүдийг бол дэмжиж хамтран ажиллан ингээд хувьчлал маань өөрсдөө санаачлаг гаргаад хөрөнгө гаргаад нийслэл бол менежментийн зүгээр бол зүгээс тусалж ерөнхий Улаанбаатар хотын стандарттай уялдуулаад ингээд хоёр талаасаа хамтраад Улаанбаатар хотыг ингэж бүтээн байгуулж одоо иргэн хүндээ ээлтэй хот болгох. За энэ ногоон байгууламж шин дэд үтцүүд орсноороо одоо иргэдийн бас бухимдал буурах, стресс буурах тийм ээ төсөлтөөр тийм аяга өндөр ач холбогдолтой байдаг. За хуучин бол ингээд дандаа барилгажаад явуудахаар энэ бас сөрөг тал нь иргэдийн стресс бухимдал нэмэгдэг. Үүнтэй уялдуулаад нөгөө гэмт хэргийн гаралт гэдэг. Тэгэхээр ийм одоо юу гэх орчин үеийн ийм цементэн барилганд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол байгаль орчинтойгоо ойрхон буюу ногоон байгууламж ойрхон байж тэнд зугаалах, гүүх, чөлөө цагаа өнгөрөх, ингэснээрээ нөгөө хүний стресс буурах, дээрэс нь орчны бохирдлыг бууруулах юм аягүй олон талтай давуу талтай. Тийм учраас бас манай хэн төгөлдөр дараах дээр бас шинэ стартап болон шинэ дэд үтцүүдийг дэмжиж ажиллая гэж байгаа. Үүн дээр бас иргэддээ бас танилцуулгуудыг нээлттэй байдлаар байршуулж иргэдийнхээ санал хүсэлтийг авч ингээд Улаанбаатар хотынхаа иргэдийнхээ оролцоог хангаж хэдүүлээ ингээд цаашид ажиллая гэдэг ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээд Улаанбаатарчууд маань эдгээр одоо төслийн концепт болон хэрэгжүүлэх тал дээр бас манай иргэд маань бас саналаа нээлттэй өгөөрэй гэж бас хүсгээр байна. За өнөөдрийн ингээд танилцуулга мэдээлэлээ дуусгажээ. За баярлалаа.